Николай. За сайн байна уу? Монгол анхнаас сар бүр болов үйл ажиллагааны хавцаар цагийн мэдээллийг хэлхий багтаалаа гэж байна. Үлцээрсэн мэдээлэл байгууллагуудаар ажиллаа. За 10 дугаар сарын үед Монгол анхнаас жил улсын хурлаар төрөөс мөнгөний алхамлаар 2019 онд баримт хүнсэн жилийн төслөө боловсруулан батлуулахаар ажиллаж байна. За тус бодлогын баримт бичгэн за эдийн засгийн тогтвортой байдал санхүүгийн тогтвортой байдлыг санхүүгийн зах зээлийг гэсэн үндсэн гол зорилт чиглэгдэж байгаа. За дараагийн нэг том ажил бол цахим эрдэнэ цахим төлбөр тооцооны аяны 2 сарын хугацаанд орон даяар хэрэгжүүлж эхлэв байна. За энэ аяны хүрээнд төлбөрийн системийн талаар Монгол анхнаас баримталж байгаа бодлого эрх зүйн зах зээлд физикийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн арга хэмжээ, цахим эрдэнэ цахим төлбөр тооцоо бүрдэн шуурхай үзэн бэрхшээлтэд шийдэл зэрэг чиглэсэн олон талын үйл ажиллагааг явуулж, за ялангуяа цахим тооцоонд оролцох чиглэлийн эрх ашиг хамгаалал, за тэднийг энэ төрлийн мэдээлэлээр хангах зөвхөн анхаарал тавьж ажиллаж эхлэв байна. За үүнээс гадна Монгол банк гадаад валютын албан үзийг нэмэгдүүлэхэд анхаарч хурдлан авалтаа за энэ жил 22 тонн хүрэхээр зорж байгааг та бүхэн сайн мэдж байгаа. За энэ зорилттой хүрэхийн тулд алтны авах ёсны арилжаал дэмжих бодлогын арга хэмжээнд хэрэгжүүлж байгаагийн за нэг чухал гол ажил бол орон нутагт буюу Дахуул, Баян-Хонгор аймагууд, Мөрөгч 7 аймагуудад үнэт металлын сорцын хяналтны газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад үнэт металлын сорцын лабораторийн худалдаа үйл ажиллагааны хамтаар нээлээ. За эдгээр лабораториуд нэгдснээс хойш өчигдрийн байдлаар Дахуул аймагт 15.5 кг, за Баян-Хонгор аймагт 2.9 кг алтыг худалдан авсан ийм амжилттай үзүүлэлтийг үзүүлээд байна. За ингээд бид үндсэн мэдээлэл рүүгээ оръё. За үндсэн мэдээлэл рүү орохынхоо наам бид та бүхэн хэвлэлийн хуралд оролцож байгаа газар хэлтсийн захирлуудад танилцуулъя. За миний зүүн гар талаас өчигдөр санхүүгийн зах зээлийн газрын санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал мөн хоёр. За дотоод аудитын газрын захирал Аюуш, за мөнгөний орлогын газрын мөнгөний өсвөл хэлтсийн захирал Ургамсуул, судалгаа статистикийн газрын захирал Гаавчир, за хяналт шалгалтын газрын банкны өсвөл хэлтсийн захирал мөн хоёр, төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал Албарманаар оролцож байна. За ингээ уламжлалт ёсоор бид та бүхэндээ эхлээд эдийн засгийн гол статистик үзүүлэлтүүдийг танилцуулах, статистик мэдээлэл танилцуулъя. Гаавчир захирал мэдээллийг танилцуулах. Тэр мик онтра. Атаахын юм. Энэ удаагийн тота стайл ташиг бизнес гэж байна. Би хэлээд за таахын статистик мэдээллийг энэ оны спешиал статистик мэдээллүүдийг болон таахын. За тэгээд таахын үзэж байгаа сүүлийн саруудад манай статистикийн газраас статистикийн мэдээллийг өгөхөөр өөрсдөө болоод ерөнхийдөө манай газар дээр болон Монгол банк дээр хийгддэг онцлог судалгааны үр дүнгууд тухайн сэдвээр тусгайлсан статистикуудын мэдээллүүдийг бэлтгэж авах хуваалцж байгаа. За энэ удаа бид Монгол банкн дээр хийгддэг бүх судалгаануудын үр дүнгуудыг тавхтай хуваалцах гэсэн. Энэ бол тавхнаас дараа Монгол банкнаас гаргадаг энэ статистик мэдээллүүдийг олон нийтэд мэдээлэл хүргэх өөрсдийнхөө нийтлэл бичих зүйлтэй гэсэн анхаарч ашиглах шууд болоосаа гэдэг зүйлүүд онцлж байгаамаа. Манай Монгол улсын захин уулзлага болох юм бол та бүхэн Монгол банкнаас гаргадаг инфляцийн хүлээлтийн төвийн сургааны үр дүн болоод бид мөлөөлөлтөнд гаргаж өгдөг. Очим нь бол бид бүхэн иргэд олон нийтээс авдаг төвийн сургалгаа аж ахуйн нэгжүүдээс макро эдийн засгийн талаар хүлээж байгаа төвийн сургалгаа за эдийн засгийн чиглэлээр судалгаа шийдвэр хийх боловсролын эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байгаа төвийн сургалгааны үр дүнүүдийг
нэгтгэж таавал энэ асуудлыг авчрах болтойгоо. За энэ дүүс судалгааны үр дүн багцлаад ингээд ахтер харуулж байгаа. Хамгийн сүүлд бид 2018 оны 9-р сард бол энэ судалгааны судалгаагаа гүйцэтгсэн. За дүүс судалгаанаас харахад бол ингээд Japon шинжээчдийн хувьд инфляцийн хүлээлт бол 8% золиотой төвчнөөсний орчин байх хүлээс нэг хол бүтэхгүй дүүс судалгааны гарч байгаа. Ялангуяа 2018 оны эцэст бол нэг иргэдийн хувьд бол унцчаар 8% байх, аж ахуйн нэгжүүдийн хувьд бол даавал 4.5% байх. За шинжээч буюу их сургуулийн профессорууд судлаачдын хувьд бол 8.5%-аас ихэхгүй гэдэг ийм бол тооцоолууд гарч ирж байгаа. За энэ бол энэ тооцоолууд Монгол банкны өмнөний бодлогын гол бичиг баримтууд судалгаа шинжилгээнд ашиглахаас гадна бол бид бол олон нийтийн тулгуурлын итгэж байгаа ихтгэл ямар байна вэ? Тэр бүхнийг цаашдын инфляцийн хөдөлгөөн бол ямар байхаар байна вэ? Ерөнхий чиглүүлэгч мэдээлэл бол энэ хүлээлтийн дүүс судалгаанаас авч явдаг. Ерөнхийдөө сүүлийн дүүс судалгаанаас харахад бол олон нийтийн инфляцийг бол бид бүхэн 8%-аар зайлшгүй төвшин хангаж чадсан тэр төвшөндөө тогтоожуулж чадна гэдэг бол тэр төвшин бол хэвээр байгаа гэдэг мэдээлэл гарч байгаа. За үүний тавдагч байгаа бол бүрдээ бид бүхэн ийм судалгааны хамгаалалтын хэдэн хувь нь бол 8%-аас буюу тэрнээс бага байхад хүлээж өгнө гэдэг статистик бол энэ хатгалтаас тооцол авдаг байгаа. Тэгэхэд бол иргэдийн 86%, бизнес эрхлэгчдийн бол 83% нь инфляц 2018 оны хувьд бол 8%-аас өсөхгүй ерөнхий статистик судалгааны үр дүн бол гарч ирж байгаа. За түүнчлэн тухайн бас сүүл судалгаанд оролцох иргэд аж ахуйн нэгжүүдээс макро эдийн засгийн төлөв байдлыг эх 12 сарын хугацаанд ямар байхад хүлээж байгаа тухай мэдээллийг авдаг. За ингээд бол энэ индекс бол бид цэнхэр графикаар бол харуулсан байгаа. Үүнийг эдийн засгийн яг бодит статистик мэдээлэлтэй харьцуулж харахад бол гарч байгаа. Энэ чиглэлийн индекс руу иргэдийн хариулж байгаа ихтгэл өнөмсөл сэргэхийн хэвээр бол яг эдийн засгийн өсөлт бол өсдөг. Харин иргэдийн хариулт буюу эдийн засгийн төлөв муудаж байна, муудахаар байна шүү гэдэг энэ хариулт бол яг бол эдийн засгийн өсөлт бол саардаг маш өндөр хамаарлал бол харагдаж байгаа. За хамгийн сүүлийн энэ оны 9 сарын байдлаар хариулж байгаа хариултаас харахад бол түүхэн динамикийг харахад бол ерөнхийдөө 2011 он 7 оны 1-р удирдлагаас хойш бол ерөнхийдөө өсөх хандлагатай буюу эдийн засгийн өсөлтийн үйлдэл авчиж байгаа. За 18 оны 9-р сарын байдлаар хариулсан хандлагыг харахад түүхэн өндөр төлөвлөлтийн орчин байгаа даа. Энэ бол ерөнхийдөө иргэдийн хувьд эдийн засгийн эх 12 сарын эдийн засгийн төвчл төлөв бол ерөнхийдөө бас өндөр сэргэлтийнхаа үеийн энэ тогтворжуулалт маань бол цаашдаа сэргэлт бол үргэлжлэнэ гэдэг энэ хандлага харагдаж байгаа. За нөгөө талаас бол бид бүхэн өрхийн амжилгаанд ямар нөлөөлөл гарна гэж та хүлээж байна уу? Энэ хандлага ямар байгаа тухай мэдээлэл авдаг. Тэгэхээр бол өрхийн санхүүгийн байдал бол ийм үйл ажиллагдана гэдэг нөөцөнд байгаа. Тэгвэл судалгаанаас гарч байгаа. За нөгөө талаар бол бид бүхэн бас бодлогын гол хэрэгслүүд болдог зүйлсүүдийг санхүүгийн зүйлсүүдийг асууж байгаа. Бажетын ажлыг харж байна. Ихэд одоо та бүхэн харж байгаа бажетын ханш 2016 оны сүүлийн удирдлагыг судалж байгаа үед бол ханш бодлогын гэдэг хүлээлт маш өндөр бий болж байсан. За 17 оны ихээр бол өгөгдсөн санхүүжилтийн хөтөлбөрт ороод ханшны дараагаас бол ханш тогтворсон. За тэгэхэд тэрнээс нэг бодлогын өмнөөс эхлээд бол иргэд бол ханш ерөнхийдөө чангаар хандлагатай тогтворч хандлагатай байна гэдэг мэдээлэл бол бидний төлж нэгээс хоёр бодлогын өмнө бол дахиад мэдээлэл өгч байгаа. За хамгийн сүүлийн сая 9 сард хийсэн судалгаанаас харахад бол валютын ханш одоо тогтвортой байна, магадгүй чангарна гэдэг хандлага бол хэвээр байгаа гэдэг хариултад өгч байгаа. Энэ ч гэсэн сая валютын ханш бол 9-р сарда 3.2% сургалтаа, оны эхнээс бол 5.7% сургалтаа байхад бол валютын ханшнаас болж иргэд валютын хадгаламж руу хийх төгрөгөө алилдгүй хөрвүүлэхийн хандлага бол харагдах байна. Тэгэхээр энэ бол иргэд бол төгрөг итгэл бол өндөр хэмээр байгаа гэдэг энэ судалгааны үндгийн бодит идэвхтэй бол энэ хөрвүүлэлт бий болохгүйгээр ханшийн шинжилт бол эдийн засгийн зохицуулалт, бодлогын зохицуулалт бол үрдүнтэй байхад бол иргэд нөлөөлсөн хандлага бол ажиллаж байгаа. За нөгөө талаар бол одоо би банкуудын макро эдийн засгийн талаар төсөөлөл рүү орох гэж байна. Бид бүхэн бол энэ оны 1-р удирдлагаас эхлээд албан ёсоор банкуудыг макро эдийн засгийн талаар төсөөллийг албан ёсоор хийж Монгол банкнд нөлөөлж байгаа тухай Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалыг гаргасан. Энэ бол нэг талаас
банкуд дээр байгаа дотоод мэдээллүүдийг бодлого боловсруулалтанд ашиглах баялаг банкуудыг бас макро эдийн засгийн холбоотой газ боловсрол байгаа эсрэлүүдийг олчилж харж тэр бүгдийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд тусгаж байх гэдэг энэ хоёр том зорилго дагуулгын хүрээнд бол энэ шаардлагыг бол Монгол Орны үргэлжлэгчийн тушаалаар бол банкуудад өгсөн. За энэ дагуу Монгол Орны судалгаа статистикийн газрын холбоотой мэдээллийг аваад банкуудын макро эдийн засгийн талаарх төсөөлөлтүүдийг энэ бүтээгдэхүүнээр гаргаж одоо цахим хуудасаар дамжуулаад бас олон нийтэд та бүхэнд хүргэж байгаа. Тэгэхээр та бүхэн бас банкуудын бүлээлтийг бол энэ судалгааны үр дүнгээс харах болцоотой. За энэ судалгааны үр дүнг та бүхэндээ хуваалцах юм бол инфляцийн төсөөлөл байгаа. Инфляцийн төсөөлөл бол банкуд бас санхүүгийн салбар эдийн засгийн нөхцөлөөр илүү гүнзгий хийдэг нөхцөлийг илүү бажет байдал дээр дүгнэж байгаа хүмүүсийн хувьд бол инфляцийг бол харж байгаа нь харж байгаа. Ерөнхийдөө бол 7.9 оны эцэст бол 8% байгаа гарна. За дараа оны 2 дугаар улирал гэхэд бол инфляц бол 7.7%-аар хүрч байгаа. За хэлбэлцэд нь бол нэм хасны хувийг байна 8%-аас гэдэг. Ийм хүлээлт бол банкуудын макро эдийн засгийн төсөөлөлөөр бол гасчиж байгаа. Энэ бол банкуд бол төв банкны инфляцийг зайлшруулж байгаа энэ бодлогын тэр өнөмшил бол өндөр байгаа гэдэг хэлж байгаа. Нэг үгээр талаас бол инфляц хадгаламжийн хүн зээлийн хүний одоо тогтоох бодит хүүг эрэг байлгах энэ бүх бодлогоо зорилготой банкуд бол ерөнхийдөө 8% инфляцийг зорилготой тусгал бизнес хийж явж байна гэдэг мэдээллийг бол үгээр талаас нь хүмүүс харуулж байгаа. За ерөнхийдөө банкуудын хариултаас инфляцийн таталтыг аваад үзэхэд бол 8-аас 9% байна гэж бол нийт банкуудын 13 банкны маань 10 банк болсон. Тэгэхээр ерөнхийдөө бол инфляц зорилготой төлөвлөх орчинд тогтворчны нэг зангуулда байна гэж бол банкуудын бүлээлтээр харуулж байна. За банкуд нөгөө талаас бол макро эдийн засгийн үйлдвэрлэлүүдийг харах юм бол бодлогын хувь бол ерөнхийдөө экономи 2 дугаар улирал хүртэл бол 10% орчимдаа байна. Тэгэхээр бол зарим нэг банкны хувьд бол нэг хувиар үсэх, зарим банкуудын хувьд бол нэг хувиар хасны хувиар буурна. Ерөнхийдөө нэг хасны хувийнхаа орчим бодлогын хувь байна. Өөрөөр хэлбэл бодлогын мөнгөний бодлогын төлөв бол одоогийн орчимдаа экономи 2 дугаар улирал хүртэл хадгалагдана гэх ерөнхийдөө үзэж байгаа. За ийм бодлогын хүртээ ийм инфляцийн хүлээлттэй орчинд бол зээлийнхаа хүүг бол ерөнхийдөө 18-9 дунд хүн 18%-ийнхаа дунд орчим байна гэж үзэж байгаа. Тэгвэл зарим банкуудын үзэж байгаа бол 1.5 нэгж пунктаар бол буух. За зарим банкуудын хувьд бол магадгүй бол 1.5 нэгжээр өснө гэж байгаа. Гэхдээ дийлэнх хариуцлагч нь бол 18%-ийнхаа орчим байна гэж хариулдаг банкуд гэж байгаа. За зээлийн өсөлт мөнгөний нөлөөтэй өсөлтүүдийг харуулж байгаа. Энэ бол ерөнхийдөө тренд өнгөрсөн оны сүүл үеийн нөлөө. За гадаад цэвэр активтэй гарчиж байгаа өөрчлөлтүүдийн хандлагаас болоод ерөнхийдөө M2 мөнгөний өсөлт бол сүүлийн 2 сард бол гол хандлага ажиллаж байсан. За энэ үед ч гэсэн энэ түүх судалгаа хариулагдсан гэх хавуулгаар бол мөнгө зээлийн өсөлтүүд бол тренд бол багжрын дуулан ихтэй 20%-аас өндөр өсөлт бол M2 мөнгөний хувьд өсөлтөөр бол үргэлжлэн харин зээлийн өсөлт бол багжрын буураад бол 16% өсөлттэй байна гэдэг хүлээлт бол ингээд хариултчлалыг өгснөөс гарчиж байгаа. За нөгөө талаас бид бүхэн бас банкуудын зээлийн төлөв байдлыг бол бас түүх судалгаагаар асуудаг. Өнгөрсөн 3 сар та бүхний олгож байгаа зээлийн шалгуур нөхцөл эрэлт ямар байсан тухай мэдээллийг за мөн ирэх 3 сард ямар байна гэж харж байгаа та бүхний судалгаа шинжилгээ болон та бүхэндээ хэлж байгаа зээлийн эрэлтийн мэдээлэлтэй хүмүүстэй хариултууд өгөөч гэдэг мэдээллийг авдаг. За үүнээс харахад бол энэ бол 9-р сард хийж байгаа судалгаа. Тэгэхээр эндээс харахад бол өнгөрсөн 3 сард бид бүхэн мэдж байгаа зээлийн эрэлтүүд маш өндөр байсан. За үүнийг дагаад зээлийн хүүнүүд ч гэсэн боолтууд ажиглагдсан. Энэ бүх үр дүнгууд бол бүхний судалгааны мэдээлэлтэй нийтдээ буюу тэр өнгөрсөн 3 сарын хугацаанд гэдэг мэдээлэлтэй нийцдэг байгаа. За харин 9-ээс 12 дугаар сарын хооронд зээлийн төлөв байдал ямар байхаар байгаа мэдээллийг асуухад бол дунд болон бага зэргийн банкуудын хувьд бол зээлийн өрөлт бол өндөр хэмжээгээр үргэлжлэнэ гэдэг мэдээлэл өгж байгаа. Харин зээлийн шалгуур болон нөхцөлөөр өөрчлөлт оруулах уу гэдэг мэдээллийг асуухад бол ерөнхийдөө одоогийн нөхцөл байдлаас чангаруулахгүй буюу одоогийн нөхцөл байдал дээр зээлийн шалгуур болон нөхцөлөө хэвээр хадгална гэдэг нь зөв юм. Энэ бол бид бүхэн бас миний бодлогыг хамяалж бодон санхүүгийн зах зээлийн ирээдүйн төлбөрийг харахад бол бид бүхэн бол чухал мэдээлэл өгдөг. Энэ судалгааны энэ судалгааны үгнүүд бол манай Монгол Орны цахим хуудсанд байгаа бидний тулцсан. Тэгэхээр та бүхэн бол илүү дэлгэрэнгүй нарийвчилсан илүү дүн шинжилгээ хийсэн үгнүүдийг бол эдгээр материалаас бол
авч ашиглах болцоо байгаа гэж хэлсэн. За одоо би бол албан ёсны Монгол банкнаас гаргадаг мөнгө санхүүгийн статистикийн ийм мэдээллийг бол та бүхэнд өгье. За эхний 2.16 дээр бол M2 мөнгөний нийлүүлэлтийг харуулж байгаа. За бидний хэлсэн ерөнхийдөө 2018 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд бол M2 мөнгөний нийлүүлэлтийн ерөнхий хандлага өсөлт бол буу хандлагатай байсан. Харин 9 дугаар сараас бол багцгийн өсөлт бий болсон. За багцгийн өсөлт бий болж байгаа өсөлт 21.5 өсөлтөд жилийн өсөлтөд энэ бол ерөнхийдөө эдийн засгийн өсөлт 8 орчим хувьтай, инфляци 8 орчим хувьтай байхад бол хангалттай өндөр түвшний буюу эдийн засгийн төвчлийг хангах, тогтворжуулах энэ зорилготой бол нийцтэй өндөр өсөлт байгаа. За яг энэ 9 дугаар сарын хувьд M2 мөнгөний өсөлт бий болоход бол ямар данстуудаар өсөлтөд хангалттай гэдгийг авч үзэх юм бол үндсэндээ төвлөрийн харилцах, төвлөрийн бас M2 мөнгөний хандлага өсөлтийн хандлага болоход өнсөж байгаа. Гэхдээ энэ бол яг биетээрээ ингээд төгөлгөөс илүүтэй долларыг илүүд үзээд доллараар хадгаламж хийхээс илүүтэйгээр өмнө байсан долларын хадгаламж байна. Валютын ханшны 3.2% сургалтаас бий болоод тэгээд нэрэлсэн дүүгээрээ өсснөөс бий болсон өсөлт ядангуяа валютын хадгаламж дээр бол гарч ирж байгаа. За энэ харилцагын хувьд бол ерөнхийдөө бол ханшийн сургалтын нөлөө болоод биет хэмжээний хувьд бол багцгийн өсөлт гарсан тийм зүйл ажиллаж байгаа. За нийт M2 мөнгөний бүтцэд бол угаасаа аваад үзэх юм бол төгөлгийн харилцах хадгаламжийн доминант байдал бол хэвээр хадгалагдаж байгаа. M2-ийн нийт дүн бол 70% та. За үлдчихэж байгаа 17 орчим хувь нь бол валютын харилцах хадгаламжийн бүтцтэй гэсэн өмнөх ерөнхийдөө хадгалагдаж байгаа. Харин хамгийн гол одоо үзүүлэлт бол бас хадгаламж тогтсон байгаа долларчд болон газарчдын үзүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл энэ валютын ханшны өөрчлөлт бий болоход иргэд өөрөөр төгөлгөөсөө зугатах долларлог хөлбөр байдал хэрэг бий болж байгааг харуулдаг үзүүлэлт байгаа. Үүнээс авч үзэхэд бол энэ үзүүлэлт бол нийт хадгаламжийн хувьд бол 22.2% нь бол гадаад валютын хадгаламж байна. За үүнээс бол 15.9% иргэдийн бүрдүүлж байгаа. За аж ахуйн нэгжүүдийн хувьд бол валютын хадгаламж харьцангуй бага буюу нийт хадгаламжийнхаа 6.3%, нийт валютын хадгаламжийн 22.2%-ээс 6.3% нь бол валютын нэгжийн аж ахуйн нэгжийн хадгаламж байна гэсэн юм хэлж байгаа. За зээлийн хувьд авч үзэх юм бол зээлийн өсөлтөд бол ерөнхийдөө өсөлт үргэлжилж байгаа. Ерөнхийдөө 9 дугаар сарын байдлаар бол нийт зээлийн үлдэгдлийн өсөлт бол 22% өсөлттэй. Энэ бол сүүлийн одоо энэ графикээс байж байгаа сүүлийн 3 жилийн хамгийн өндөр өсөлт болж байгаа. Тэгээд үүнийг бол дотроо бид нэр иргэдийн зээл компани аж ахуйн нэгжүүдийн зээлийг хаваарж үзэх юм бол иргэдийн зээл бол 2017 оны төгсгөлөөс хойш бол тасралтгүй өссөн байгаа. Одоо бол 19% өсөлттэй. Харин аж ахуйн нэгжийн бизнесийн зээл байна. За иргэдийн зээл бол ерөнхийдөө харьцангуй өндөр явж ирсэн. Харин 9 дугаар сарын хувьд бол ерөнхийдөө өсөлтийн хувьд босож байгаа 22% өсөлттэй буюу нийт өсөлтийн хувьд ойролцоо төвшөлж байгаа. За зээлийн өсөлтийн 22% бол миний дээр хэлсэн эдийн засгийн өсөлтийг хангах инфляцийг зарагдах түвшинд тогтворжуулахад бол хаалтгүй орчны түвшин өсөлт байна. За зээлийн бүтцийн давтал нь бол төгөлгийн зээл, валютын зээл буюу зээлийн долларчдыг авч үзэх юм бол нийт зээлийн 20% нь бол долларын зээл байна. За энэ 20%-ийг нь дотор нь иргэдийн байгууллагын хуваар үзэх юм бол дийлэнх нь 20-ийн 19% гэж хувь нь бол байгууллагын зээл, харин 1% иргэдийн зээл. Тэгэхээр бид нар яг онцлж хэлж байгаа нь үгээр ханшийн өөрчлөлт бий болоод үүнээс бол иргэдийн амжилгаа бий болоод муудаад юм уу эсвэл тэр хүмүүсийн зээлийн дарамт бий болж байна гэдэг энэ үзүүлэлт бол энэ статистикээс харахад бол авахгүй. Ягаад гэвэл нийт зээлийн чинь валютын зээл чинь нийт зээл чинь 20% валютын зээл. Тэр 21% чинь нэг юм иргэдийн. Тэгэхээр ханшийн өөрчлөлтөөс бий болж яг иргэдийн амжилгаан дээр очиж байгаа нөлөөлөл нь маш бага байна. Харин 19% нь бол байгууллагын зээл, тэр хүмүүс бол бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн онцлогтой гоёлтуудаар энэ зээлийг авч байгаа. Яг бол импортлагчны хувьд валютын импорт шаардлагатай, экспортлогчны хувьд бол үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн хувьд эмгэлтийн хөрөнгөний зээлийг валютаар авах шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ 19% валютын зээл бол эслэг удирдах болохоо тооцож авагдсан зээл учраас энэ зээлийн чанар үзүүлэлт хэд өндөр давуу тал болцоотой.
статистик мэдээлэл харуулж байгаа. За зээлийн чанарын үзүүлэлтийн графикийг бол энэ слайдыг харуулж байгаа. За албасны 9-р сарын байдлаар бол албасны статистик бол чанаргүй зээл 8.3 хувьтай, хугацаа хэвлэсэн зээл 6.1 хувьтай гэдэг статистик мэдээлэл гарч байгаа. За зээлийн цэцгийг нь давтан аваад үзэх юм бол хугацаа хэвлэсэн зээл нийт одоо хугацаа хэвлэсэн зээл одоо салбаруудын хугацаа хэвлэж байгаа зээлүүдийн нөлөө хөв байна. Тэгэхээр ингээд байдлын салбар, уул уурхайн салбар, санхүү даатгалын салбаруудын нийтийн нийт бол 66% бүрдүүлж байгаа. За чанаргүй зээлийн хувьд аваад үзэх юм бол үндсэндээ байдлын мөн байдлын салбар, уул уурхай, боловсруулалт салбарын чанаргүй зээлүүд нийт чанаргүй зээлдээ бол 50-аас дээш хувийг бүрдүүлж байгаа. За дахиад дотор нь ингээд иргэдийн чанаргүй зээл өндөр байна уу? Эсвэл байгууллагуудын өндөр байна уу гэдээ аваад үзэх юм бол 80 жишээ чанаргүй зээлийн 82%-ийг нэг хувийн байгууллагууд, компани, бизнесүүдийн зээл. За хугацаа хэвлэсэн зээлийн хувьд бол 84%-ийг нь байгууллага ажихуйн нөхцөлөд авсан хугацаа хэвлэсэн зээл бүрдүүлж байгаа гэж гарч байна. За энэ дээр бас сүүлийн саруудад хүмүүсийн анхаарлыг татгалгаа статистик байгаа. Тэгээд хадгалан зээлийн хувийн статистикүүд. За эхний график дээр бол яг шинээр татсан буюу тухайн сард татж байгаа хадгаламжийн хүнийг ямар хүнтэй татагдж байна гэдэг статистик байна. За яг 9 сарын байдлаар бол төгөлгийн хадгаламж бол 11.4 хувьтай, валютын хадгаламж бол 4.4% гэж хувьтайгаар үндсэндээ 9 онд татагдж байгаа. За шинээр зээл бол 9 сарын байдлаар бол 17.7 гэж хувийг дундаж хүртээгээд төгөлгийн зээл гарсан бол валютын зээл бол 9.8% гэж гарч байна. Одоо ерөнхий хандлагыг аваад үзэх юм бол зээлийн хүний уулалтын ерөнхий хандлага бол үргэлжлэн хэвээрж байгаа. За өмнөх сараас гэхэд бол зээлийн хүний статистик бол 0.4 гэж хувь. За 17.9 сартай харьцуулахад бол 1.2.3 гэж хувь уучсан явж байгаа. Тэгэхээр макро эдийн засгийн тогтворчил бий бол гадаад орчин таатай байх. За тэгээ бодлогын хүний өнөөгийн 11% орчинд бол зээлийн хувь бол үргэлж буурна гэж бид мэдээжсэн дээр нийцтэйгээ зээлийн өсөлт зээлийн хүний буулалт бол үргэлжлэж байна гэж би онцолж байна. За нийт хадгаламжийн үлдэгдлээр жигнэсэн хүний статистик энэ графикээр харж байгаа. За энэ бол нийт хадгаламж бол төгөлгийн хувьд бол 12.3% төлөхөд татагдж байгаа. За валютын хувьд бол 5.4% жигнэсэн болж байгаа. За би яагаад энэ хоёр статистикийг онцолж байгаа вэ? Энэ хоёрын зургийн 6.9 гэж байгаа. Валютын ханшаад өнгөрсөн оны мөрөөс тооцох бол 5.5% содолтой байгаа. Тэгэхээр валютынхаа 5.4 гэж хувьдээ тэр 6.1% содолсон гэж бодлоо гэхэд 10.4% өгөөж орж байгаа валютын хадгаламжтай хүмүүс. Гэтэл төгөлгөөр өнгөрсөн оны мөрөд хадгаламж хийсэн хүмүүс 12.3% өгөөж орж байгаа. Тэгэхээр өөрөөр төгөлгийн хадгаламж хийсэн иргэд бол илүү өндөр өгөөж авахаар ийм үйлчлэг явуулж байгаа. Тэгэхээр энэ бол нэг талаасаа тэр төгөлгөөс доолдолтой зогтох бий болохгүй хамгийн гол хөшөөлөг бол энэ статистик мэдээлэл харж байгаа. Нөгөө талаас ханшийн судалгаатай санхүүгийн тогтворгүй байдлыг бол дөөх тийм дагуулыг бол бий болгоогүй байна гэдэг ихэнх үзэл мэдээлэл бол энэ статистик харж байна. За нөгөө талаас зээлийн хүүний хувьд жиргэсэн дундаж нийт зээлийн үлдэгдэл жиргэсэн дундаж хөвөө авч үзэх бол мөн хугацааны трендийн хувьд буусаад энэ оны 9 сарын байдлаар нийт гарсан зээлийн дундаж хүүний бол 17.5%-тай болоод мөнгө. За валютын хувьд аваад үзвэл 10.7%-тай. За яг хүний зүрх аваад үзвэл 6.8% байна. Тэгээ валютын ханшны судалтын 5.7%-ийг тооцоглоо. Жишээ 10.7% валютын хүү төлөөд 5.7%-ийг нэмэхлээр энэ бол 16.4%-ны хүний төлбөр төлж байгаа валютын зээл авсан хүн. Энэ төгөлгийн зээл авсан хүн 17.5% төлж байгаа. Тэгэхээр нөгөө валютын ханш судалснаас болоод валютын зээл авсан хүмүүсийн санхүүгийн дарамт нь хүний дарамт нь бидний дарамт нь нэмэгдэж байна гэдэг огт үндэслэхгүй мэдээлэл гэдгийг бол яг энэ статистик мэдээлэл илүү харьцуулж байгаа. Тэгэхээр одоогийн 5 орчим хувийн судалт бол өөрөөр зарим нэг хүмүүсийн дурдж онцлол байгаа ч тийм иргэдийн амжилтаар дарамт болгоод хүнийхэн төлбөр нь өсөөд тэр нөгөө компани ажлын нэгжүүдийн үйл ажиллагаа шүрэг нөлөөлж байна гэдэг бол албан ёсны статистик мэдээлэл батлахгүй байгаа гэж онцлож байна. За шинэ татсан төгөлгийн хадгаламжийн хүний тархалтыг нь аваад үзвэл дунджаар бол 11.4%-тай. За энэ статистик мэдээлэлээс бид бүхэн юу хадгалах вэ гэхээр хэд өндөр хүүтэй тусгай хадгаламж хэвээр байна уу гэдгийг харж байгаа.
Гэтэл бол энэ бол үндсэндээ бол ерөнхийдөө нийт дээдийн хадгаламжууд бол 14%-аас доош хүрдгийг бол татаж эхэлж байгаа. За 15, 16 дээр бол 17% дээр бол харьцангуй өмнөх саруудтай харьцуулбал бол маш бага хүрдгээр хөөдөр бол бага хэмжээтэй хадгаламжууд орж ирж байгаа. Энэ бол бид бүхэн Монгол банкад бол 8 сарын 1-ээс эхлээд бол аржины банкуд бол 12 бодлого үүдийн нэг 2%-ийн 1% хүрдгээд бол ихүүсэл бүлдүүлэх болцоог бий болгосон. Энэ бол эцсийнхэн зарлага нь бол энэ тусгай хадгаламжийн хүнүүдийг буулгахад чиглэсэн арга хэмжээ гэсэн. За энэ арга хэмжээний үднэс хадгаламжийн хүний буулгалтууд бол бодит байдлаар эхэлж байгаа. За энэний илэрхийлж гэсэн ерөнхийдөө шинээр татж байгаа хадгаламжийн хөв буулж байгаа. Тэгээ өндөр тусгай хадгаламжууд дээр өндөр хөлөөр хадгаламж авдаг үйлснүүд ерөнхийдөө буугаад энэ хадгалт бол 100 га тийшээ шилжиж байгаа буюу 12% оочж байгаа гэдэг мэдээлэл бол энэ бол зээлийн хүн боловсруулахгүйгээр Монгол банкнаас авч хөгжүүлж байгаа алхмууд одоо үйлдвэрлэж хийж байгаа нэг зүйлж байгаа гэж хэлж болно. За үүнтэй адилхан статистик мэдээллийг зээлийн шинээр олгосон бүлгийн зээлийн хадгалт дээр авч үзэх юм бол ерөнхийдөө дийбикс зээлүүд бол 16-аас 18% дээр гарч байгаа. За тэгээд ерөнхийд нь аваад үзвэл 20%-аас доош дээр нь бол дийбикс зээл гарч байгаа. За 21-оос 26% хооронд бол маш бага хэмжээтэй зээл гарч байгаа. За энэ мэдээлэл бол өөрөөр хэлбэл 40 гаруй хувьтайгаар зээлийн хүүдээр зээл гараад байна гэдэг бас ташаа мэдээлэлүүд яваад байгаа. Тэгэхээр аль бие усны статистик мэдээлэлээс харахад бол шинээр олгож байгаа зээлийн хамгийн өндөр хүн нь 26%. Тэмдгээр бол маш бага буюу 5 орчим тэрбум төгрөг зээл гарч байгаа. За дээдийн зээл бол ерөнхийдөө 20%-аас бага хүндээр гарч байна гэдэг статистик мэдээлэл бол энэ статистик зургийн 1-6-аас харж байгаа юм. За нийт хадгаламж болон нийт зээлийн үлдэгдлийн хувьд тооцсон хадгалалтуудыг нь бол харж урж байгаа. За эндээс үзэхэд бол өмнө татчихсан хадгаламжийн хүнүүд бол 15, 16, 19 дээр үст татчихсан байгаа. Гэтэл миний өмнө шинээр татчихж байгаа бол тархалт маань 100 тийш шилжсэн. Энэ бол бодлогын үлдэмгийн нөлөөлөд үлдэж байгаа гэдэг үгээр авсан. За зээлийн хүний хувьд ч гэсэн хамгийн өндөр хувь бол 26%-тай, дээдлийн зээлүүд бол 20%-аас бага байна гэдэг хэлж байна. За төсөлд нь бол би та бүхэнд ипотекийн зээлийн мэдээлэл өгье. За ухаан сар болгосон ипотекийн зээл бол 50.9 тэрбум төгрөг байна. Нийт 687 зээлэгч бол ипотекийн зээл авсан байгаа. За үүний 28.1 буюу 15 тэрбум төгрөг нь бол яг 8% хөтөлбөрийн хүрээнд авсан зээл. За үлдсэн 71.9% нь бол банкуд өөрийн их хуршил авсан зээл байгаа. Энэ бол ерөнхийдөө зээлийн ипотекийн зээлийн үйлдэлд өндөр байгаа. За 8% зээлийн хэмжээ харьцангуй боолсон үед бол зах зээл өөрөө энэ зах зээлүүд яваад энэ зах зээл бол хөтлөж байгаа мэдээлэл бүхэн талаар харуулж байгаа. Нөгөө талаас нь хүнийхэн мэдээллийг аваад үзвэл мэдээж хөтөлбөрийн зээлүүд 8% дээр гарч байгаа. За банкуудын өөрийн хуршилд олгож байгаа зээлийн жигсэн үнэт бол 11.8% дээр. За ерөнхийдөө жигсэн дунд чуугийн тооцоод бол 12.8% дээр байна. Гарчин. За энэ дээр бол зээл ипотекийн зээлийн үлдэгдэл түүний өсөлтийн мэдээллийг ихний графикээр харуулж байгаа. За ипотекийн зээлийн өсөлт бол өнгөрсөн оны үетэй харьцуулахад 5.5%-тэй. За ангиудаар зээлийн хурцлыг аваад үзэх юм бол 6.3 дээр үзүүлсэн байна. За харах хатас. Асуулт байна. Ихтэй юу юм бэ? Асуулт хариултаас орж байна. Дагуулна илээ. Ирээлээ асуултаа нэг усан. Тэгэхээр нэг усан асуулт өгч байна. Энэ өглөө Хөшлийн банкны татсан 500 сая банкны захиалганд орж байна. Тэгэхээр төлбөрийн тэнцэлтэй одоо хэрхэн нөлөөлөх вэ? Төлбөрийн тэнцлийн алдагдaltaй авч тусалсан. Төлөвний үнцгэж ямар ашиглах боломж байна? Асууч уу. Ийхээс ипотекийн зээлийг тодорхой хэмжээнд нэлээд хандсан байгаа. Тэгээд банкуд бол зөвхөн өөрсдөөс нь зээл авсан барилгын компаниудад зээлээ олгож байна гэдэг. Энийн цаана нөгөө зорилттой бүлэг буюу нөгөө эзэндээ хүрч чадахгүй байна гэдэг юм хэмжил гараад ирээд байгаа. Тэгэхээр энэ дээр одоо цааш тэрхий яаж ажиллах боломж болцоотой юм бэ? Хэрэг оролт байгаа хүмүүс нэ онцгой. Өөрөөр хэлбэл асуулт нь зээлийн хугацаа боловсгосон замун ипотекийн зээлд хэлбэрийн нийлүүлэлтээс авсан энэ үнийг одоо санхүүч дахиж орж ирсэн нь 11 оны сүүлийн санхүүжилт орж ирсэн юм. Санхүүчлалын юуны санхүүж ипотекийн зээлийн санхүүж. За
Тэгээд ер нь бол энэ аж ахуйн компаниудаа зэрэг баг гэдэг юм шиг байна. Энд дээр нэлээд хэмжээний хэрэг зарцуулж ирлээ. Тэгэхээр цааш дээр 2019 оны өвлийн зээлийн тал дээр нь ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ? Гэтэл стандарт банк Монгол банкны даасан хасны нэмэлт байгаа. Эдгээр банкны таньж стандарт банк Монголын банкнуудын даасыг хаасан гэсэн мэдээлэл юм аа. Эдгээр тодорхой мэдээлэл авах мэдээлэл. За, болсон. За, хариулт авч эхлэх юм.